чи миний компаниг миний өмчийг тийм өрөг өөртөө байлгах чадвал ашигтай ажиллуулж чадвал чамд ашигаас нь орлогоос нь тийм тэдний хувийг өгнөж гэрээ хийдэг. Гэтэл энэ хөрөнгө оруулалт хувь нөлөөсийн гэрээнд хэрэг зардал гарна тэр зардлаас нь 6% аваа гэсэн тийм гэрээ хийсэн байл. Тийм болохоор оюутлага компани өнөөдөр ашиггүй ажиллаад байгаа. Зээлийн дарамтанд ороод байгаа. Монголчуудыг өрөнд ороод байгаа асуудал үндсэндээ зардал гаргаад байх тусмаа гүйцэтгэх удирдлагууд нь гарсан зардлаасаа 6% урамшуул авдаг. Энэ буруу тийм үү? Гэрээтэй холбоотой. Энийг бидний өөрчлөөд орлого үр дүнгээс нь 6% тийм баав нь 3% нь ийм болгож өөрчлөх юм бол энэ оюутлагыг удирдах байгаа гүйцэтгэх удирдлагууд нь илүү оюутлага төслийг одоо илүү өргөөжтэй болох хөрөнгө оруулалтын талдаас тэр Монголын ард түмс өргөөжтэй болох талд илүү анхаарна. Энэ үүднээс одоо бид өөрчлөлт хийнэ. Тийм болохоор оюутлагын сонсгол дээр яг одоо яригдах зүйл нь яригднээс оюутгалтаа төр хорооны хийж байгаа сонсголтоо сонсголгүй Монгол Улсын засгийн газар оюутлагын төслийг одоо сайжруулах Монголын ард түмд өргөөжтэй болгох анх хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан үеийн 53% өгөөжийг Монголын ард түмд авах тал дээр ажиллаж байгаа үр дүн гарнаа гэдгийг та хүмүүс. Сайн байгууллагатай байгуулах зэрэг сайн энэ зөвлөлт баг шүү дээ. Тийм байгаа одоо өөрсдөө хийгүү. За.